Сайн байцгаана уу? Hexet podcast-аар өнөөдөр загвар өмсөгч инфлюенсер Cat Torres-ийн талаар ярилцах бол. Эхлээд Cat Torres-ийн хэн болох? Энэ хэргийн ерөнхий ойлголттой болоод дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Katusha Torres-Soros нь 1989 оны 10 сарын 24-нд төрсэн бөгөөд одоогоор Бразилд Cat Torres гэдэг нэрээр амьдарч байгаа. Cat-ийг багаас нь л хүмүүс ямар үзэсгэлэнтэй талаар хэлж байсан нь түүнийг загвар өмсөгч болоход нөлөөлж амжилтанд хүргэсэн. Cat хөвчлэн усны хувцсны загвар өмсгчөөр олон оронд ажиллаж, бүр тэмцээнд ч оролцож байсан. Ажлын анкетыг харуул хэд хэдэн удаа телевизээр хүртэл гарч байсныг харж болно. Тэрээр өөрийн карьер хөөж Франц улсын Парис руу нүүж загвар өмсгчөөр ажиллаж эхэлсэн. 2013 онд тэрээр Leonardo DiCaprioтой хамт зураг авахулсны дараа хайр сэтгэлийн холбоотой байсан талаар дурдсан ч амлалтаасаа болоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд хэлэхээс татгалзсан. Мөн санхүү болон засгийн газрын томоохон албан тушаалтнуудтай ойр дотн холбоотой гэсэн байдаг. Cat Францад хэсэг хугацаанд байсныхаа дараа Нью-Йорк руу нүүж жүжигчний карьерээ дагахаар шийдсэн. Гэхдээ жүжигчин болж чадаагүйж тэрээр Instagram дээр эрүүл мэндийн брэнд эхлүүлж инфлюенсер болж чадсан. Түүнчлэн өөрийн далдын явьяасаар хайр дурлал, бизнесийн гэрээ хэлэлцээн дээр зөвлөгөө өгөхөөс гадна өөрийгөө хүнд хараал ёроол хийж чаддаг шулам гэж хэлсэн. Дараа нь бүх шуламны хатан хаан гэж өөрийгөө өргөмжилсөн байдаг. Энэхүү далдын явьяасаараа дээд тэнгэрээс дуу хоолой сонсож, ирээдүйг хардаг талаараа The Voice гэх ном хүртэл гаргасан. Ингээд явандаа Instagram хаяг 1.2 сая дагагчтай болж, дэлхийн өнцөг болгон бүрээс ядуу, хүч хийлээс санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Хайр дурлалд амжилттай яваа нэг жишээ гэж шагшиж, тэрний дагагч залуухан охид залуус өөр шиг нь амьдралтай болохыг хүсэж байсан. Cat-ийн хувьд нэр алдартай болоход зөв замаараа явж байсан ч сэтгцэд нөлөөлөх юм хэрглэж эхэлснээр томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тэрний ойр дотны хүмүүс хизээж өмнөх шигээ байгаа болсон гэсэн байдаг. Яг хувь хүний зан чанар хэрхэн өөрчлөгдсөн тал дээр тодорхойгүйч Cat өөрийгөө бүрэн өөрчилж бүтээсэн нь үнэн. Ингээд Cat хувийн зөвлөгч, ховсдогч гэж өөрийгөө цоллон өөрийн Instagram дээрх эрүүл мэндийн брэнд вебсайтэд байршуулж төлбөртэй үйлчилгээ болгож бичлэг болон дасгалын програмуудыг зарж эхэлсэн. Cat өөрийн үйлчилгээнд дээр хэрхэн амжилтанд хүрэх, эд хөрөнгөтэй болох, хэрхэн өөртөө итгэлтэй байдлыг сайжруулах болон хайр дурлалын тал дээр зөвлөгөө өгдөг. Мэдээж дээд тэнгэртэй холбогдох амжилтын нууцыг мэднэ гэдэг төлбөртэй. Харин нэлээд мөнгө хаях хүнд тэрээр ганцаарчилсан сургалтаа явуулдаг. Үнэлгээ нь $150 эхэлдэг. 2019 онд Анна гэх эмэгтэй Массачусетсээс Нью-Йорк руу нүүж Cat-ийн туслахаар ажиллахаар эхэлсэн. Тэрээр Аннагийн хоол хийх, цэвэрлэгээ хийх, угаалга хийх, муурнуудыг нь харсныхаа тулд сард $2000 авах байсан. Харин анх уулзсан болон Cat-ийн дор ажиллаж байсан хугацаанд тэрний Instagram дээрх шигээ биш маш заван амьдардаг гэдгийг мэдэж маш их дарамтны дор ажиллаж байснаа дурдсан. Анна хизээж цалин аваагүйгээс гадна дуудсан цагт үргэлж бэлэн байж өдрийн хэдхэн цаг муурны шээс үнэрсэн буудан дээр унтаж энэ аимшигтэй нөхцөл байдалд 3 сар дэвчснийхаа эцэст шинэ найз залуугийнхаа тусламжтай цугтааж чадсан байдаг. Cat-ийн хугацаанд мөн Калифорнид танилцсан 21 настай Зак гэх залуутай гэрэлсэн. Хосууд 2022 онд Техас руу нүүж 5 өрөө байшин түрээсэлсэн. Ингээд бидний хэрэг болсон цаг хугацаан дээр авчирч байна. Cat Техаст нүүж очсноос удаагүй өөрт туслах эмэгтэйчүүдийг идэвхтэй хайж эхэлсэн. Тэрний өгөөмөр саналыг ихэнх эмэгтэйчүүд татгалцсан ч 2 эмэгтэй зөвшөөрж нүүж ирэхээр болсон. Leticia, Desire гэх 2 эмэгтэйчүүд Cat-ийн байшинд нүүж ирж, Cat-ийн хий гэсэн бүх зүйлийг хийж эхэлсэн. Гэхдээ очсноос хойш байшингийн уур амьсгал маш хүйтэн байсан. Эмэгтэйчүүд бие биетэйгээ ярихыг зөвшөөрдөггүй. Угаалгын өрөө орохдооч, өрөөнөөсөө гарахдаач Cat-аас зөвшөөрөл авдаг. Desire-ийн хэлснээр Cat өөрийг нь тайч клубт ажиллахыг хүчилсэн байдаг. Тэндээс орж ирж байгаа бүх орлогыг Cat өөрөө авна. Явандаа Cat улам ихийг нэхэж, өдөрт $1000-аас $3000 болгон өссөн байдаг. Хэрвээ Desire энэ хэмжээний мөнгийг өдөртөө авчрахгүй бол гэртээ оруулдаггүй байсан. Банкны хуулгаар Cat 2022 оны 6-7 сард $21,000 Desire-аас хүлээн авсан байдаг. Гэхдээ бэлнээр мөнгө авсан байх боломжтой. Энэ хугацаанд Desire Leticia хоёрын гэр бүл санаа зовж цагдаад сургаггүй алга болсон гэж мэдээлсэн. Харин Cat Desire Leticia хоёрыг дагуулад Техасаас Массачусетсийн Манлов нүүсэн. Энэ хугацаанд эмэгтэйчүүд өөрийг нь хайхаа боль гэж олон нийтийн сүлжээнд тавьж, хэний ч дарамтны дор ороогүй гэсэн бичлэгүүд тавьж эхлэхэд
Хүмүүсийн улам дөгшүүр санаа зовж эхэлсэн. Өөр нэг тохиолдолд цагдаатай интернетээр эсэм энд байгаа тал дээр ярьцлага хийх үеэр Кэт дуудлага хийгдээгүй байна гэж бодоод хоёр эмэгтэйд хандан тэд залмихээр дүүрэн шүү. Мөрдөгч болохоор болгоомжтой бай. Хэрвээ ямар нэгэн зүйл хийлвэл гэрээсээ хөөж гаргана шүү гэж сүрдүүлсэн байдаг. Дараа нь цагдаа нар Кэтийг эмэгтэйчүүдийг цагдаагийн хилцээр авчруулахыг ятгах чадсан. Эмэгтэйчүүд ч ирээд бүх зүйл хэвээ ямар ч асуудалгүй гэж хэлэхэд Кэт хажуугаар нь өөрийгөө маш их алдар нэртэй үзэн ядагч нар олон болохоор нэр алдартай байхыг хүсдэггүй. Би дэлхийд даяар аялж модель хийж байснаа дурдсан. Гэхдээ цагдаа нарт юу ч хэлсэн бэ? Хоёр эмэгтэйд ямар нэгэн таагүй зүйл болсон тодорхой байсан болохоор хэлийн харуулд хүлээлгэн өгөөд Барзил руу албадан гаргасан байдаг. Кэтийн Барзил дахь амьдрал тийм ч таатай байгаагүй. Кэти Desire-тэй хэрхэн харьцаж байсан тал дээр буруутгаж 2024 оны 6 сарын 28-нд хүний 8 боолчлолын хэрэгээр 8 жилийн хорих ял өгсөн. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ оръё. Энэ хэрэгээс хэд хэдэн дурдах зүйл байгаа нь. Нэгт Кэти энэ асуудал зөвхөн 8 жилээр хязгаарлагдахгүй. Доор хаяж 20 гаруй эмэгтэйчүүд гарч ирж Кэтид хэрхэн хуурцсан талаар мэдээлсэн. Жишээ нь маш олон доромжилсан, занл хийсэн мессеж шиг хүлээж авдаг талаараа хэлсэн. Эмэгтэйчүүд хил ам доромжлуулсан, сүрдүүлсэн гэж цагдаад өгөх боломжтой байсан ч Кэтээс айгаад өгөөгүй байдаг. Тэд Кэтийг жинхэнэ толгой угаагч, нарциссист гэсэн байдаг. Тэгэхээр Кэт зөвхөн нэг эмэгтэйд л дарамтлаад зогсоог нь харагдаж байна. Хоёрт Кэт Барзилд хоригдож байхдаа ярьцлага өгсөн. Тэрхүү ярьцлаганд өөрийгөө буруутгаж байсан эмэгтэйчүүд болон Техаст хамт амьдарч байсан бүх эмэгтэйчүүдийг үгүйсгэсэн. Кэт хэлэхдээ хэний ч биеийг үнэлэхийг алавдаагүй. Залтай, лөөвөрчин эмэгтэй гэж гүтгүүлж бай. Би ямар ч гин буруугүй болохоор надад хийсэн зүйлээ өөрчлөх хэрэг байхгүй. Надад ямар ч гимшил байхгүй гэсэн. Мөн тэрээр хүмүүс намайг далдын авьяасгүй лөөвөрчин гэсэн мөртлөө тархийг удирддаг амар эмэгтэй гэж хэлж байгаа нь бүх инээдэм хүргэж байна. Энэ дэлхий дээр ямар ч авьяасгүй төрсэн хүмүүс гэж байхад бүх төрлийн авьяастай төрсэн хүн гэж байдаг. Тэр нь би. Намайг хаанч юу ч хийж байсан нэр алдар намайг үргэлж дагдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Кэтийн хувь хүний талаар нь ерөнхий дүгнэлт гаргавал хувиачсан, бардам, бүдүүлэг, сэтгэл хөдлөл эрэлхийлэгч, садист, хүйтэн, залтай, толгой угаагч, худалч, анхаарал хайгч, түрэмгий, хариуцлагагүй, өөрийгөө бусдаас онцгой гэж хуурамчаар итгэгч, бас өөртөө дурын цол өгөгч. Тэрээр дэлхий дээрх бүх авьяасыг эзэмшдэг гэх боловч тэрээр ямар ч авьяасгүй ангилалдаа орно. Кэт загвар өмсгчээр тодорхой амжилтанд хүрсэн ч тэрний мөрөөдөл жүжигчин болох байсан. Нью-Йоркд нүүж ирснийхаа дараа жүжигчнэр ажилд орно гэдэг өөрийнх нь бодсон шиг амар байгаагүй. Гэхдээ Кэт амжилтанд хүрэхэд энэ сатаа болоогүй. Тэрний амьдралын хэв маягийг нэг эсвэл хэд хэдэн хөрөнгөтэй хүмүүс хангаж байсан. Үүгээрээ тэрнийг өөрийгөө дахин бүтээж нийгмийн сүлжээнд инфлюенсер болгож чадсан. Тэрэнд мөнгөний талаар санаа зовох шаардлага байгаагүй. Ядчил тэр үеүүдэд сэтгцийн эм хэрэглэж эхэлснээс хойш зан ааш нь уламд ордож бүр илүү ихийг хүсэмжлэх болсон. Кэт өөртөө хүнд сайхан сонсогдох түүх найруулсан байдаг. Маш ядуу тачирхан амьдрал, хүчрхийл дундаас амжилттай, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүний дүрийг бүтээж олон нийтийн сүлжээнд бий болгосон. Кэт гоо үзэсгэлэнтэй, чинэлэг, нэр хүндтэй эмэгтэй Нью-Йорк хотод амьдардаг гэж харагдуулсан. Гэхдээ тэрний дагагч нараас хамгийн их хүсэж байгаа зүйл нь Кэтийн зарж байсан жинхэнэ амжилтанд хүрэх нууц байсан. Энэ сургалтыг худалдаж авал амжилтанд хүрч мөрөөдлөө биелүүлнэ. Яг л Кэт чиг амжилттай байна гэж бодож байсан. Харин сургалтанд шүүмжтэй хандаж байсан хүмүүсийн амийг тэрээр телевизээр гарч олон нийтэд хүмүүс зөвлөгөө өгч байгаагаар дарсан. Энэ сургалтанд итгэж Кэтийг дагсан эмэгтэйчүүдийн толгойг угааж, гар хөлийн үзүүрт зарж, нийгмээс тусгаарлаж занл хийлж эхэлснээр биеэ үнэлэлтэнд хүргэсэн. Кэтийг л өөр шиг харагддаг эмэгтэйчүүдийн айрамтай болохыг хүссэн мэт. Тэгэхээр эндээс дүгнэлт хэсэгтэнд хүргвэл гэмт хэрэгтэй холбогдсон өөрийгөө гүүрүү, далдын авьяастай, хувийн зөвлөх гэх хүмүүс үргэлж санхүүгийн эрх чөлөө, мөрөөдөлтөө хэрхэн хүрэх талаар ярьдаг. Тэд ихэвчлэн ерөнхий сэдэв барьж авч ямар ч барьцтай зүйл дурддаггүй. Тэд дагагч нартаа ямар нэгэн ур чадвар сур, мэрэгчлэлт сургуульд сур, бизнес эхлүүл гэхээсээ илүү миний мэдэж байгаа тэр нууцыг мэдвэл амжилтанд хүрнэ гэж сурталчилдаг. Эдгээр хүмүүс дагагч нартаа шаргуу хөдөлмөр, амжилтын их үүсвэр гэвэл ямар ч хүний анхааралд өртөхгүй гэдгийг мэдж байгаа.
Мэдээж зарим хүмүүст хүнд ажилд гар шумлан орохоос илүү таатай сонсогдно. Зөвхөн тэдний мэдэж байгаа зүйлийг мөнгө төлөө мэдчихвэл ямар ч мэрэгжил хэрэггүй. Ерөөсө хөсөө гаргах шаардлагагүй. Бүх зүйлийг гардуулаад өгнө гэдэгт итгэсэнд Луврийн золиос болж байна. Харин Катийн хувьд далдын авьяас, дуу хоолой сонсдог, мөнгөтэй болох нууц, амжилтын нууц гэх мэт барьцгүй зүйл дээр хүмүүсийн толгойг эргүүлж мөнгө олдог байсан байна. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.